Стартап 2025 арга хэмжээ зарлагдаад байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь Ховд аймаг болон бүсийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй 15-аас 34 насны залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжилтийн менторууд бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө даваа талтай байгаа. Стартап Монголиа төрийн бүс байгууллагатай хамтран 2017 оноос хойш одоо 9 дэх жилдээ гарааны бизнес арга хэмжээг зохион байгуулад байна. 2018-аас 2020 оны хооронд 100% иргэн төлөгдөх нөхцөлтэй 36 гарааны бизнес эрхлэгч залуучуудад 360 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. 2021-ээс 2024 оны хооронд 4 гарааны бизнес эрхлэгч залуучуудад 40 сая төгрөгийн иргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүгийн дэмжлэгийг олгосон байна. 2025 онд гарааны бизнес арга хэмжээ маань 3 үе шаттай зохион байгуулагдаж байгаа. Төгсгөлд нь хэлэхэд гарааны бизнес эрхлэгч сонирхолтой байгаа залуучууд та бүхэн маань Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар пэйж хуудасаар орон зарын дагуу бүртгэлээ хийлгэн тус арга хэмжээнд оролцсон уу?